зохиолч Стенум. Дуусшгүй нулимс. 1-р хэсэг. Өнгөрсөн 190-ад оны эхэн үе тэнгэрт бөөн харуул бөөгнөрөн хүйтэн салхи хавирга нэвтүүлээсэн намрын нэгэн өдөр хүүхэд асрах төвд шинэ хүүхдүүд ирлээ. 15 настай махлаг бороохон 10 орчим настай жижигхэн туранхай охин хоёроос бусд нь өвгүүд ажээ. Гартаа нэг жижиг баатантай зүйл барьсан хоёр охин гарнаасаа тас атгчихсан чичрэн зогсох агаад өмссөн хувцас нь бараг л ноолорч гүйцэн харагдана. Асрах төвийн захирал гэх 30 гаруй насны тэвхгэр цагаан бүсгүй үүдэнд гарч ирэн ташаа тулан зогсоод хүүхдүүдийг нэг бүрчлэн тун нэхур адснаа. Хоёр охин 6 банд. За оруул сайн бүртгэж аваарай гэснээ. Усанд оруулж хувцсыг нь сольжхоод энэ хоёр охиныг надтай уулзуулаарай гэж их л дээрэнгүй аясаар хэлээд бөксөө шидлэн алгасаар цааш орчихов. Нэлийн ааштай байрын бүдүүн улаан эмэгтэй хүүхдүүдийг зандарч занган дагуулсаар нэг дор олон шүршүүр байрлуулсан цэвхүйтэн өрөөнд оруулаад "Маа, энэ саван 4 хүний дунд нэг шүү" гээд шүдэнцний хайрцагны дайтай 2 ширхэг барааны саван өгчгөөд хаалга хаачхав. Эрэгтэй хүүхдүүдтэй усанд орох нь үнэхээр ичмээр байсан болохоор хоёр охин яахаа мэдэхгүй өрөөний буланд бүлтгэнэн зогссоор байв. Хөвгүүд ч эрээлж нэрлэхсэнгүй чармаа шалтлан усанд орцгооч "Тий ямар гүйдэн ус вэ? Хөлтлөө. Хөөе та хоёр орооч. Юунаасаа ичдгийн" гэлцэн шуугаж гарлаа. Махлаг бороо охин зориг муутайхан гадуур хувцаа тайлаад сарбанчиг маягийн нэмгхэн хувцастайгаа ус руу орж явчихав. Бусдаасаа арай илүү бэрхүү банд чармаа шалдан гүйж ороод охиныг тэвэрлэн чарлуулж "Мангардон мөмтэй ма" гэд тас инээхэд өндөр гоцгор хүү гүйж ирээд "Алив би нэг барьчихъя л да. Хүүх" гэцхийн бөөн инээдэм ханиадан болов. Туранхай охин юу ч элс хийж чадан бүлтгэнэн зогссоор байх үед 13 орчим насны сэргэлэн шарбанд "Та нар болооч охид эрлэхэд" гэж өмөөрөн хашгирахад биерхүү бандаг гүйж очоод элэгдэн унгаачхаад "Чи одоо хэн бэ? Муу тураалчин" гээд дахин нэг өшгөлтөл сэргэлэн шар ухсхийн босоод барьцалтан зодолдож бөөн шуугаан дэгдэв. Гэнэт хаалга сэвхэн онгойж бүдүүн улаан эмэгтэй улаан галзуу амтан орж ирээд гартаа барьсан төмөр саваагаар хүүхдүүдийг шавхуурдан "Муу сайн гуйлагчд минь энэ чинь гудамж биш шүү. Чадахгүй бол зайлаарай" хэмээн амдаа хөө сахруулан ориллоо. Нүцгэн биендээ улаан ирээн болтол шавхуурдуулсан хөвгүүд дорхноо номонд орж чимээ алдрахад бүдүүн эмэгтэй хоёр охин руу орилон "Усанд орооч. Наад бөөс хуурснаасаа салахгүй юу" гээд төмөр савгаараа хэд зохиод авав. Асрах газрын даргаыг од гэрэл гэх бөгөөд нөхрөөсөө салсан хоёр хүүхэдтэй ганц бие бүсгүй. Хотын захиргаанд хурган дарга ажилтай бүрнэг их хэртэй нууц амрагийн харилцаатай. Хайсаагүй өсгөл нүүрэлсэн хүнд үед хүүхдэд хичээх амаргүй байсан болохоор бүрнэгийн халамжинд орхоос өөр сонголт байсангүй. 30 нас дөнгөж хурч буй бие-хаа царай зүс сайтай од гэрэл ямартай ч асрах газрын дарга болж амьдрал ахуйнч мэдэгдэхүйц дээшилжээ. Тэрээр өрөөнд ормогт суурин утсаараа бүрнэлүү залгаад "Өнөөдөр хоёрхан охин ирлээ. Царай зүс бие бэлдар муутай дорой юмнууд байна. Хэрэг алга" гэж бухимдахад "Хэдэн настай охидов" гэх дуулдав. Нэг нь 12-тай хариугүй жижигхэн туранхай юм байна. Нөгөөх нь 15-тай мэралга боловч царай зүс муутай юм. Яах вэ? Эмчийн үзлэгээр оруулаад "Шалгачгаа. Би 2-3 хоногоос очино. Чухал хүмүүстэй шүү" гээд утсаа тасалж хав. Олох мөнгөн сайхан ч буруу үйлдэл хийж байгаадаа үргэлж айж явдаг од гэрэл шүүрс алдаад гөлөрч зуудал должид гэх бүдүүн улаан эмэгтэй хоёр охиныг дагуулсаар ороод ирлээ. Усанд орж хэргүй цэвэрхэн хувцас өмссөн охид тийм ч муухай харагдсангүй. "Эмчийн үзлэгээр оруулв уу?" "Оруулсан дарга. Би ч гинэ" гээд алга дарам цаас сар байв. За та гарч бай.
Долждыг гарсны дараа од гэрэл хоёр охиныг тун нухацтай том удаан ажиж анкетыг нь гүйлгэн харж байснаа. Марл гэж чи юу? Гэд махлах бор охиноос асуухад цаатхан ч толгой дохиж байна. Жоохон турч хул хөх өгзөг сайтай дажгүй л ох юм гэж бодсноо. Үжин гэдэг нь чи юм уу? 12 настай гэхэд арай түнэ муутай юм а. За. Ойхтой үгэнд сайн ороод хүмүүжэлтэй байвал их чин та хоёрт сайн хандан шүү. За явж хоолнд орцгоо гэлээ. Од гэрэл цагаа харснаа. За. Хари да бүр ятарчгаж гэсээр өрөөгөө цоочлон гарч одов. Бараг л 2-3 хоног өөдтэй мэдээгүй Марл Үжин хоёр хоолны зал руу гүйх нь халаг явсаар орвол хүүхдүүд аль хэдийн суудлаа эзэлчихсэн сууцгааж байв. Хоёул хөдөлсөн чигээрээ явсаар эрг биш хамт ирсэн өнөөх 6 бандын ойролцоох ширээнд суулаа. Насны олон хүүхэд байхаагаад бүгд сониучрхан харж байснаа хоол аягалаж эхлэмэгц намжин болчихов. Оройн хоол нь машинтсан гэдсэнд буцлагсан байцааны шүл гэмээр л амнаас унчих шахсан усан шүл зүсэм хар талхтай өгдөг юм байна. Цагаан халааттай хоёр тоогооч том кастрултай хоолоо аягалаж дуустал хинч хоолнд ам хүрсэнгүй. Гараад явмагц жинхэнэ алаан эхэллээ. Марл Үжин хоёр хоолоо халбагцч амжаагүй байтал том биетэй хүүгүүд тал талаас нь дайран талхтаа юутай хитэн булааж аваад явчихав. Хамт ирсэн 6 банд ч гэсэн адилхан зүйл тохиолдож эрх биш эрэм гэсэндээ өөдөөс нь зодолтоод сүүлдээ цус нүжиндээ холилдон намжин болцгоожээ. Шинэ хүүхдүүдийг ингэж хашраадаг юм а. Тэсээрээ хэмээн ширээнд сууж байсан барзгар нүртэй шар охин шивгнээд хоолоо хам хумхан халбагдан талхаа амтрахын зажлан эдсээр байв. Тасалгаанд намжин болон зөвхөн хоолоо шорж гэнтэл сорох таваг халбаг жингэнэгэл сонсдох аж. Үжингийн шүс ялгаран хоосон ходоод нь хоржигнон нулимс гүйлгэнсэн нүдээр эргэн тойрноо өрөвдөлтэй харсаар суух бөгөөд үүнийг ажигласан Марл миний дуу тийсэн шүү. Маргаашнаас хоолой булаалахгүй. Адилхан үзэлцэн гэж хөмхийгээ тасцсан шивнэд сууна. Хаалга цэлсхийн нэгдэж хоол тараасан хоёрын нэг эрэгтэй тоогооч орж ирээд за нэмүүл хүүхэд байна уу? Гараа өргөөд гэхэд мэдээж бүгд шахуу ярсгийтэл гараа гоцолзуулахад Марл Үжин хоёрч дуугарав. Барзгар нүртэй охин донтоо навч байгаа юм. Царай хардаг гэж шивгэнснээ. Гараа булгаач гэж дохив. Нээрэж нөгөө тоогооч царайлаг голбын өгтөд хоол нэмэн ганц нэг бандит ч өгч харагдав. Халан мус нь Марл Үжин хоёрыг өмөрдөг сэргэлэн шар хүүж тоогоочийн инрэлд багтжээ. Тамхин шаралсан дорсгор шүдтэй тоогоочээр наашлан дөхөж ирээд Марл Үжин хоёрыг нэвч шувт гарснаа. Шинэ охтууд уу? Хоол нэмүүлэх үү бас? Хэмээн доогтоо жуумалдснаа Марлын тавгийг дүүртээ шүл хийж өгснөө халааснасаа нэлээд том талхны булан гаргаж ирээд хурдан эд булаалгачхна гэж саймшрав. Марл хоолныгоо талыг Үжинд яаран хийж өгөөд талхаач бас хуваагаад хоёул санд мэд эдэж эхэллээ. Автобус дамжин явсаар гэртээ ирэхэд ашгүй ээж нь яваагүй хүлээд сов. Та хараагүй байгаа мó? Би бүр яарсаар байж ирлээ гэсээр гэртээ ороход 6 настай хүү, 8 настай охин хоёр нь ээжээ гэсээр жижиг өрөөнөөс дэгдэн гарч ирээд тэврүүлэхэд "Ваа нана, миний хоёр зулзаг имээтэйгээ гоёсэн уу? Алив?" гэд хоёуланг нь тэврэн үнсээд цүнхээ ухаан нэг чихэр гаргаж өгч зогсдол ээж нь "Тулгаа их нэртэйгээ манад очно" гэхээр л би харж төвдсөнгүй. Манад хонох юм байхаа. Хүний төрсөн үр байна да. Тэгмэрсэндээ хэмээн үглэж гарав. Од гэрэл гадуур хувцаа тайлчгаад угаалгын өрөө оронгоо "Ээжээ, дүү маань хариуцлагатай ажил хийдэг хүн шүү дээ. Завж хүлээнд болдоггүйз." Тэгсэн ч гэсэн. За тэр яахав? Хоолойд. Би Чингисхээд явъя да. Од гэрэл ээжигээ хийсэн амттай хоолыг эдэд суудал
гэрийнх нь удас дуугарч том охин нь ав бололтой ээжээ тантай ярих гэж байна. Хурдлаарай. Хин юм болоо. Од гэрэл гайхан бодсоор харилцуураа авбал нууц амраг бүрнээ нэлийн халамцуу бололтой хонгор минь хүрээд ирээ. Сайхан цэнгэ гэл зарай гэчгээд уцаа тасалчхав. Хүүшээ би завгүй тэгээд ч хаана очих юм? Ямар тэнийг юм бэ? Гэтэл дахиад л удас дуугаран тас инээд алдах бүрнээ хайгаа хэлээгүй мэн шүү дээ. Алтаа зочид бодолч шүү. Маш чухал ажил ярина. Гялалз гэснээ ахаад л хариу өгөх зургүй тасалж орхив. Гэтэл үүдний тэндээс ээж нь би явлаа шүү. Үүдээ цоочлоорой гэх дуултлаа. Хүүе та байж гэсээр од гэрэл сандран гүйж очоод ээжээ чухал ажил гарчглаа. Та манад хончих. Аавтай дүү бэр хоёр байгаа юм чинь тийх үү? Ээжигээ арай хийж үлдээж дөнгөөд такси аван буудалд хурж өрөөнд ороход бүрнээ найз нь бололтой тун царайлаг залуутай ширээ дүүрэн тансаг зүйл өрчгсөн сууж байв. Оо, миний хонгор үрээд ирлээ. Ёстой мундаг хэмээн тултрайтах бүрнээ говьсгийн босож ирээд шунамхаар нь тэрвэрч шунаглан үнснэ. Танилц миний хар багын найз цэгмэд мундаг бизнесмен дээ гэлээ. Тэдэж үеийнхэн болохоор дорхноо яриа нэлэн арх тулган дуулж наргиж эхлэв. Цэгмэд үе од гэрэл рүү нууцхан харах зураа. Энэ хэцүү цагт асрах газар удирдна гэдэг амаргүй ажил шүү. Өнжин өрөөсөн хүүхдүүд битгий хэл аав ээжтэйгээ байгаа хүүхдүүд хэцүү байна. Бүрнээ нэлээд халамцуу согтсон бололтой. Цэгмэдээ хөөгшөн. Аав чинь махны чэнжээ хийж байгаа юу? Цувдаа мовдаахан илүү гарвал манай хонгорт хандивлаарай гэд зогсон огин бөөлжин алдснаа. За унццай биела болчихлоо гэд од гэрлийг тэрэн хажуу өрөө рүү орлоо. Нэгдүгээр хэсэг төгсөв. Дуусшгүй нулимс. Хоёрдугаар хэсэг. Гаднаа хүүхэд асрах төв нэртэйч дотроо бол тэс өөр ертөнц байв. Огтих гэх том ханхай хүйтэн өрөөнд 2 давхар ор игнүүлэн тавьсан байх бөгөөд дундуур нь хүн явбал арайчуу багтах зайтай ажээ. Хамгийн мухарт яг баарны дэргэд бусдаасаа арай сэлүүхэн 4 хос орон дээр толгойлогч нар нь унддаг бололтой. Гол дуу 16, 17-тай гэмээр биер хүүхдүүд байх бөгөөд марал үжин хоёрыг ормогцол дуудан баахан нэгжээд хоёр гуйлагч нь сохор зоос чалга яаж амьд явсан гिचийнэд вэ гэж өндөр гойлог царайлаг охиныг хэлэхэд дээд талын орон дээр завлж суусан биерхүү охин энд жаргал хайж ирсэн юм байлгүй дээ. Намаа над хоёроо жорлон цэвэрлүүл. Аливаа энэ жижигхэн хэм блэ? Нааша гараад ирээ. Нуруу дараадах гэснээ. Бөөсгүй үсттэй байвал алж өрхөн шүү гэж хашгичав. Намин хоёр охиныг дагуулan марлыг чирж гулдацсаар гараад явчихав. Үжин араас нь буух гэтэл биерхүү охин чөрчиж өд чи аажхнав? Ганц цохилт даахгүйж олигтойхон бариач гэж зандраад явуулсангүй. Үжин тунай муутай гараа эцтэл туйлдж ядартлаа барьсаар их л удлаа. Намин хамт гарсан хоёр охинтойгоо үсэн сэгсэж уруул нь хавцчихсан их л ууртаа орж ирээд "Дари, саяны навс чинь өөдөөс арзалзаад сүрхий чадaltaй гिचий байна. Ёо. Уруул хийгзэлчихлээ. За унтъя. Наад жөргөрөө зайлуул" гэж үжин хөөлөө. Үжинч тэр дараа өсрөн буугаад угаалгын өрөө орвол марал нэлт цус болчихсон нүүрээ угааж зогсов. "Ихчээ, зүгээр үү? Наад нүүр тань" гэд үжин ихэр татан уйлан цусыг нь арчилцахад марал "Зүгээрээ. Би ч хариуг нь барьсан. За хоёулаа энэ хідэн жорлон гэлс цэвэрлчихье. Тэгээд амръя" гэд хоёул цэвэрлэгээ хийж эхэллээ. Салхи хөвчний шил хагарчихсан нугсаараа салах шахан чахран савлаж хүйтэн салхи хэсгэрэн дагжиж чичиртэл дааруулах нь үнэхээр хэцүү байв. Орон дээр даран унсан бүрнээ яахыхийн зургүй од гэрлийг тайчиж орхиод өмдөө шувтлан углаад авлаа. "Хөөе,
Хүн байна штэ гэж од гэрэл шивнсэн боловч бүрний сонсож буй шинж алга. Ер нь л ийм ширүүн дөрвөн зантай, шуудхан дайрдаг, тэрэн ч од гэрэл таалагддаг. Хоромхон зур тачаал давтаж орхисон болохоор цэгмэдээс айж ичгэ болон гоё байна. Хүчтэй л дээ. Хэмээн чарлаж лап-лапхийн бүлэг бүрнийгийн өөдөөс ивэн ор шажгантал шаалтсаар айхлан гиншсээр дур ханаж сульдсхийн унлаа. Бүрнээ өмдөж таталгүй орлуу шургаад тэр доор тачгантал хуурхирч эхлэв. Од гэрэл арай ч өмдийг нь татан давжилж хоод халаатай нумран угаалгын өөр орж салтаа самаа сайдрав галаа. Гэнэт цэгмэд байгааг санан сэм шагаавал буудан алан унтчихсан байв. Уртаар амьсгаа аван уужирч санаа намарсан од гэрэл өлмий дээрээ гიშгсээр ширээнд дөхөн шилтэй арих тавхтай жимс аваад эргэх гэснээ цэгмэдийг сайдраажин зогслоо. Нүд хөмсөг болсон үнэхээр царайлаг залуу аж. Бариу жинсэн өмднийхэн цаанаас том бондгор зүйл тавайна. Ёстой гоё залуу юм гэж шүүр салдан бодохтой зэрэгцэн өдрэнээс нь дурын шингэн ялгаран хуйл тачаал нь хөдлөж бүрнээлүү орхоо болон архиа хундаглан ууж алим хазаж идэж хэсэг суулаа. Бэлтээ хөрөнгөтэй баян залуу юм байна. Ямар азтай хүүхэн эхнэр нь болдг юм бол. Атаархаж бас сэрэлтэж оргисон од гэрэл дахин нэг хундаг татснаа. Энэ бүрний нэрээ эхнэртээ юу гэж хэлсэн юм бол баригдаж балархгүй гэж бовтнон шилтэй архиа барьсаар өрөөндөө оров. Бүрнээ яаж тасарлаач их хурдхан сэргэдэг. Сэрэмгц гэрлүүгээ ядгийг мэдэх од гэрэл ахиад аяга дүүрхэн архи балгаж орхиод хүнжилтэд ороод хэвтчихв. Цэгмэдийн царай зүс өмдний цаанаас тавих эргэтэнг харж маш их тачаадсан од гэрэл хөхөө базлан үтрийг оролдон хэсэг хэвтсэний дараа бүрнээ яраглан сэрж байх шиг. Тэгмэгц тасарсан дур үзүүлэн таг чимээгүй болж орхив. Оо новш гэж тасарсан байна штэ. Хэмээн бүрнээ өглөн босож буй бололтой хэсэг түжгэнснэ. Хөөе од гэрлээ. Бос л доо. Би авлаа шүү. Хэмээн бүсгүйг талж чангааж ядаад оо таасарчгаж гэснэ. Том хөхийг нь бадлан өдрөөр нь гараа шургуулан хэсэг ахилж байснаа. Явлаа шүү гэчгээд хүнжлээр хужиж орхиод цааш орж. Цэгмэдээ. Бас алдаасарчгаж. Энж өглөөнөөс нааш сэрэхгүй дээ. За. Би эртхэн хүрээд ирье гэсээр гараад явчих шиг болов. Гарах хаалганы ойролцоох зэрэгэлтэй орон дээр марал үжин хоёр зэрэгцэн хэвтлээ. Үжин их л даарсан бололтой бөм гүнтэл чичрэн дагжиж нусаа шорт хийтэл татгагаад марал руу улам шахна. Танайд лавч болдоггүй юм шүү гэж бодмогц хүнчлөө нэгтгэн үжинг өвөртөө оруулаад ингэртээ наа. Цуг гэвтэл илүү дулаахан байх байхаа. Чи бүр даарчгаж гээд гар хөлийг нь барьж үзвэл мөс шиг хүйтэн байв. Алив цамцаа тайл гэснээ марал өөрийнхөө сарбанчгийг тайлан нүцгэрээд охиныг халуун момондоо нан тас тэврэн хэвтлээ. Үжингийн төрхөн цээжин дотор зүрх түг зоглож шуугтнан амьсгаад хаж. Ээжийнхээ урд яг ингээд дэрхлэн хэвддэг байсан нь гэнэтхэн бодогдож хөөхий охин тэсэлгүй мэгшин уйлж халуун нулимс нь марлын хөхөн дээр дуслана. Миний дуйлж болохгүй. Эг чин чамайг хамгаална. Өнөөдрөөс чи миний дүү мэдвүү гэж тайвшруулахыг оролдовч марал өөрөө ч тэссэнгүй уйлж хоёул тас тэврэлдэн чимээ гаргахгүй хичээн мэгшсээр байлаа. Марал уг нь хөдөөний хүүхэд хурдан морь унаж хураг ашиг хариулан аав ээжтэйгээ аз жаргалтай амьдарч байсан цаг саяхан. 3 жилийн өмнө ээж нь моринд ширэгдэн бурхан болж амьдралд нь хүнд гарц тохиолдож аав нь хамаг малаа зарж орхиод охиноо дагуулan Улаанбаатарыг зорив. Өөрийн гисэн хашаатай болж боломжийн ажилд орон амьдрал ахуйж тунд авгүй өрнөж байтал зах зээл эхлэн ажилж үгүй болон хизүүдэж эхэлжээ. Сэтгэл гутралд орсон аав нь архитай нөхөрлөн өдөр шөнөгүй согтуу байдаг болов. Амьдрал улам доройтсоор. Булцгар бондгор өсөглөн биетэй марлыг аавынх нь архины найзууд шохоорхон
чангаах болж 2 сар гарангийн өмнө охиныг оролцсон гаж донтон аав нь хашрааж өгснөөр бүр илүү зовлонд онцгов. Өнөөх гаж донтон ганцхан цохилт даахгүй хорвоогоос хальж аав нь шоронгийн хаалга татжээ. Ах дүү танил талгүй хөөрхийн марал сайхан сэтгэлд ангийнхаа багшийг бараатахаас өөр арга байсангүй. Гэтэл дахиад л муу мэдээ дуулдаж шорон дороод удаагүй байсан аав нь осолд ороод өгчихсөн гэх хэл иржээ. Нус нулимс гай завлан арараасаа цуурж марал яахаа хаачхаа үл мэдэн багшийнхаа гэрд толгой хорогдож байв. Гэвч өсвөр насны 2 хүү бас нөхөр нь янз бүрээр дарамталж багшийг нь эзгүй үед элдвэдэж хоргоох болжээ. Бүрний цэгмэд хоёр танилцаад 3 жил гарan болж буй дотн найзууд. Бүрнийгийн төрийн алба цэгмэдийн бизнестэй хослоод тунд ажгүй ашиг орлого олж байгаа билээ. Хоёулаа эхнэр хүүхэдтэй ерөн л ааш зан, хүсэл шунал, хүүхэмсэх садар зан гээд бүх талаараа санал нийтлэг болохоор ажил нь урагштай байдаг. Нэг зүйлээр л ялгаатай нь цэгмэд царайлаг бүрний жоохон тиймхэн. Бас бүрнээ айлын ганц хүү бол цэгмэд эмэгтэй, эрэгтэй 2 дүүтэй. Мэдээж энэ нь тэдний нөхөрлөлд саад болсонгүй. Улам бүр дотносоор байгаа. Цэгмэд нэлен унтаж үүрээр сэрээд нүдэ нухлан өндөөж хэдэнтэй хий огсноо ухсхийн босож 0 руу орон хэд сайн бөөлжж өгөөд нүрээ угаан амаан зайлчхаад бүрнийг байгаа эсхийг шалган хажуу өрөө рүү шагаавал том өгцөгтөө бүсгүй цаашаа хараад хэвдэж байв. Дотор нь зараа залгичсан аятай үрцгэр байсан тул арх хааж авсаар дэлгэрийн хэвдэх орны хажуунаас тал шилийг олоод яаран аяглаад нэг амьсгаагаар татчихав. Сэм гიშгсээр өрөөнөөс гарахтаа эргэн харвал од гэрлийн нүцгэн бөгс буян завсраар гурвалжин цухайх өдрийг хараад хамаг бие нь халуун оргин хуйл тачаал нь дүрлзэж орхих нь тэрэ. Гэвч бие барьсаар өрөөнөөс гараад арх хийж уун төдөөдөлгүй дотроос нь шатам халуун болж шаран тайлагдан эргэтний чивчиртэл гоцоогоод ирлээ. Найзынх нь нууц замраг болохоор арайч муухай юм да гэж төвчин бодсон ч эцэст нь нөөцгөн хэвтэйг бодоход дуртай л байгаа. Үзээ талтай. Бодол хүсэлтэд автан архины ааганд ухаана гэж орхисон цэлмэг хувцаа тайлаад од гэрлийн ард өвдөглөд суугаад үлээлэг өндийхэд тэрхийн яг үтрээдэн зэрэгцээд ирлээ. Боовныхоо толгойг хальт шүлсдэж норгочхоод сүлхийд шааж оруулмагц таазнаас нь атгалан айглан бүлж эхлэв. Од гэрэл овсхийн цодсон ч мансуур цогцсон дархинда бүрнэг гэж бод бололтой ай хэмээн урин тач хоолоогоор гиншиж бөксөө улам мацаалгах нь үнэхээр гайхалтай байв. Бүсгүйг зөвшөөрчлөө гэж бодсон бүрнээ эргэтнээс суглаад дээр нь гарснаа том хөхийг нь бадслан цээжиндээ өрөн уруулыг нь өмгөн аваад шунаглан оцлоо. Од гэрэл нүдэнийн харснаа хөөе чи яаж ийна гэж чарлан морилцснаа болилтоо ичмээр юм бэ гэж дуун сулран морилцсан гиншжээ. Од гэрлийн амнаас архинич гэмээр нэг муухай өмхийн үнэр синхийхэд цэлмэг огжих шахсанж дур тачаалтаа автан шат бад дуу гарган ондгонсоор бараг 10 минут болон хөлсөндөө нэвт норсон ч тавьж өгдөггүй. Харин од гэрэл үтрээгээ чигчгнүүлэн хоёронтой дур ханав бололтой яй өвдөд байна гэж өнөөхөл нарийн янаг хоолоогоор гиншсээр байх бөгөөд тэр бүрээд амнаас нь өмхийн үнэр синхийгээд болдоггүй. Гэвч тавьчихмаар байдаг. Аргаа барсан цэгмэд бүсгүйг уруу харуулан 4 хүлүүлчгээд араас нь говж гарлаа. Европоор 2-3 жил тэнүүжилсэн цэгмэд секс талтай тун туршлагатай нэгэн тул од гэрлийн бандгар бөксийг орон мортол алгадаж ондгонож гарсан ч тавьж чаддаггүй сүүлдээ бүр тамирдаад ирэв. Тавьж хамсан. Тажаадан бодовч болдоггүй. Бүсгүй амны эвгүй үнэрэл сэтгэл зүйд нь нөлөөсөн бололтой. Од гэрэл хэд ч дур ханчхав бүүн мэд. Өдрээ салтайн шаал уус болж орхиод сүүлдээ боов нь юу ч мэдрэхээ болж аргаа барсан цэгмэд гэнэтхэн сугалснаа
Аанус руу чихэж орхив. Бүсгүй чарлан өндөлдсөн ч ингэн гэж мэдсэн цэгмэд цээжээр нь тас тэрчгээд огтхон ч хөдлөхсөнгүй. Аанус нь гайхалтай бариу байсан төдийгүй од гэрлийг тээчхнэг бүрд умалзан чангарах тул хэдхэн хүчтэй бүлээд хэмээн уртаан сөнгөтөн айглах цэгмэдийн шодой хэд хэд гүрвэлзэн жирс цацарсаар үрийн шингэнэ гадагшлуулж нэвтгүүлэрсэн биеэ дааж ядан орон дээр амьсгаатан үхэлсээр унлаа. Муухай амтан амар өвдлөө штэ гэсээр од гэрэл айлгуутанхан эргэж хараад үнсүүлэх гэж зүтгэхэд өнөө хүнэр салцхээж өөрийн ирэхгүй огсон цэгмэд угаалган өрөө рүү бөөлжлөө гэж сандран хашгирсаар гүйж удалгүй хэмээн муухай дуугаран бөөлжиж гарчээ. 2 дугаар хэсэг төгсөв. Дуусшгүй нулимс. 3 дугаар хэсэг. Хаасайгүй л амьдрал хүнд идэх уух зүйл хомсцсон цаг байсан болохоор ч тэрөө багшийнхан нөхөр уурлаж бухимдаад үнэхээр хэцүү байдаг байв. Гараад явъя, намрын хүүтэнд хаачих үлээ дээ. Дулаартал тэсий гэж хичээн ихэнх цагийг сургууль дээрээ өнгөрөөн багшигаа хүлээж хамт харна. Гэвч удаан тэсэж үнэхээр чадсангүй. Нэг шүн цогтуу нөхөр нь улаан цайм өвөрлөн шургаж орж ирээд том сарвуугаараа амийг нь таглан хувцсыг уран тастан тайчиж архины ихүү үнэр сэнгэнсэн амаараа шүлстэн үнсэж нэг том хатуу зүйлээр салтаарам тэмтчин зүтгүүлэхэд марал чадлаараа эсрэгүүцэн чарлаж буйн өмнө дэгдэв. Цогтуу нөхөр нь энэ гिचээ чинь өөрөө өдөөд байсан. Би мэдэхгүй. Яг одоо хөөж зайлвал гэж ирээд л хашгчин эхнэрээ цохиж аван нэлээн дөвчхөнжээ. Маргааш өглөө нь явхаар шидсэн марлыг дүүргийн захиргаан дээр хүргэж өгсөн багш нь нулимс туслуулан "Ах минь, намайг уучлаарай. Бас биднийг болвол эргэж тойрч байна" гэж хэлээд яг л ээжиг нь инхрийлэн тэрж үнсээд захиргааны ажилтнанд хүлээлгэж өгөв. Марлын самшааш сархиран хоолойн зангирч юу ч хэлж чадсангүй. Ингээд л захиргаан дээр өнжөхдөө үжинтэй танилцсан асрах газар ирээд байгаа билээ. Бодолтой дараагдан нулимсаа дэвчин хэвтсээр үүр цайхан өмнөхөн арай ихэн унтаж удсан чүгүй бүдүүн должингийн бас орой гэх чарлаанаар сэржээ. Өглөөний цайнд бүлээн бор цай зүсэм талхал оногдлоо. Марл өжөн хоёр булаалгачихгүй гэсэн янзтай ийш тийш хялалцсан яаран сандран идэж дуусгахад барзгар нүртэй охин инээмсэглэн "Та хоёр мундаг юм аа. Өнөөдөр чинь ажихаж зөрөхгүй холчхор юмнууд. Би анх ирээд бараг 3 өдөр хилэн дээр юу ч тавиагүй. Яагаад гэчгээд хуурай талах яаран идчихсэндээ зогсолтгүй зогсоолох үжинг сониучрхан асуухад барзгар нүрт "Яах вэ? Марл шиг зодтолдож чадаагүй болохоор л тэгээд ч би царай муутай болохоор хүн амьтан оролдохгүй амар гэх юм. Тэр нь юу гэсэн үг юм бэ? Тодорхой хэлэлтэй. Ер нь гурвуулаа танилцъя" гэд марл гараа сунгаан "Намайг Марл гэдэг. Одоо 15 настай" гэхэд барзгар нүрт "Дуртаяа танилцсан штэ. Миний нэр Туяа. Нас жицүү юм байна." Тэд танилцад дуусаад хашааны хог цэвэрлэхээр гарцгааж Туяа шинэхэн найзуудаа асрахын талаар мэдэх бүхнээ ярьж өглөө. Дахин идлүүлмээр санагдсан ч дотор муу байна гэд цэгмэд цааргалсан тул тун их гайхсан од гэрэл нүүр амаа будан үсгэцээ янзлах зураа "Би таалагдаагүй хүн байх та. Ястай гой шаадаг чалхтай залуу юм. Хэд ч тавьчихав" гэж бахтан бодож ирэхгүй гиншин өдрийн чихтэд ирэв. Бүр нэгэ санаа заваад ингээд байгаа юм штэ гэж уужран өндийн босоод өвөр дээр нь суугаад "Яасан? Би онцгүй байсан юм уу? Алив наашаа харал та" гэж айлгуутахад цэгмэд амаа даран босож 0 руу ороод ахиад л бөөлжж гарлаа. Сүүлийн үед ходоод нүвддэг болсны дээр хүүхдүүд нь хүртэл "Ээжээ, шүдээ угаал та. Өмхий үнэртэй байна" гэж хэдэнтэй хэлснийг гинэтхэн санаж цэгмэд яагаад бөөлжөд байгаагийн учрыг мэдмэгц маш их хичиж
шавх шиг улааж орхисон од гэрэл алга руугаа үлэн үнэрлэж үзэхэд юу ч үл үнэртэнэ. Тэд юу ч ийс дуугаран үүлгэртэд суудал бүрний ороод ирэв. За та хоёр сайн хонов уу? Эхнэртэй золтол алуулан галтлаа. Гэд энэд алдан тавхтай жимснээ шүүрэн идэж тоглон суучихв. Од гэрэл цагаа харснаа за би явлаа. Ажил хол эртгэн дөхий гэд өндийхэд цэгмэд би аавд хэлж танаа асрах газарт цовдоо мовдоохон өгүүлэхийг бодъё. Одоо эд хүнсний цаг гэж найр тавив. Од гэрэлж толгой догсоор шурцхийн гарч одлоо. Бүрний нүдээ ирмэн за хэрвээ дажгүй гой хүүхэн байгаа биз гэхэд цэгмэд тулгамдаж сандарсан ч нууга тэрэггүй гэж бодов бололтой сайхан л юм. Гэхдээ юу чи анзаардгүй мүү? Би бүр дасчихсан штэ. Санаа зовоод хэлдэггүй юм. Зайлвал ходоод муутай юм шиг байна лээ. Харин тийм ээ. Амнаас нь өмхий үнэртээд үхтлээ бөөлжлөө. Хоёул тас хөхрөлдөн баахан инээсний эзэст бүрнэ. Огшин чин чамд нэг чухал зүйл хэлэх гээд чи сонсох уу? Сонсолгүй дээ. Хэлэл дээ. Юуг нь асуудаг юм? Энэ од гэрлийг би асрахын дарга болгосон юм. Учир нь гэснээ бүрний ийш тийшээ сэрдэлзэн харснаа хөөхөн огтуд ойлгов уу? Юу ч ойлгосонгүй. Тодорхой хэлэлтэй. За чи гэж бай. Асрах газар өнжин хүүхдүүд байдаг. Ар гэр татлаа төдлөөгүй. Чи хүсвэл охидтой зугаацж болно. Цэгмэдийн нүд сэргэн сонирхол нь хөдлөг бололтой. Одоо л ойлголоо. Асуудалгүй гэж юу? Ямар ч асуудалгүй. Тэнд хагас өлсгөлөн огтуд байгаа. Гол нь ороогоороо багтай. Ад тарвал онгон жоохон байж мэднэ. Цэгмэд бүр их сонирхон хөөш. Наа чинь ясангуй санаа вэ? Би бүр өмдөнд тавих нь. Гэчгээд инээхэд бүрний даган хөхөрж тийм болохоор чи од гэрэлт сайн ханд. Даргаыг нь бацчихсан байхад бусд нь асуудалгүй. За тохирлоо. Хэзээ очих юм? Бэтхий яраа. Нөгөөдөр урдаас хужаа түншүү дэрнэ. Би төрийн хүн хамаагүй уулзаж болохгүй. Чи уулзаж бизнесээ яар. Оройн гэд нүдээ ирмэхэд цэгмэд алгаа дашин ёстой сайхан санаа байна. Өгшин чин бизнесээр чи улс төрөөр цаашид авсан авгаа асаасан янжуур хоёроос бусдыг нь тэмцүү хувааж бай гэд хоёул гар барин тэврэлтлээ. Хүйтэнд өдөржин цэвэрлэгээ хийсэн асрамжийнхан даарч бэрсэндээ хашааны буланд нөмөр ирэн сууцгаана. Үнэндээ ажил хийх тэнхэл бас хүсэл алга бололтой. Гараа өрчин амаараа үлэн дулаацж суусан туяа. Та хоёр царайлаг хөөрхөн болохоор болгоомжтой байгаарай. Өчтөр хоол нэмдэг тогоочих их сонин хүн гэрлээ шүү. Бас зарим охид шүн сим яваад үрээр ирдэг. Би хэд харсан юм. Хаачдаг юм бол айлд ажил хийдэг юм болов уу гэж марлыг лавлахад туяа. Чи яасан гинэ юм бэ? Би бодохдоо гэснээ дуугаа улам намсхан. Нөгөө юу эрчүүдтэй уулздаг баха. Дагчтал жижрэх үжин мэлмэрсэн хар нүдээ тормолзуулан үерхүүлдэг гэж юу гэж гин цайлган төрөх гарган асуув. Туяа элгээ хөштөл баахан инээснэ. Хинэг минь донтой эрчүүд чамайг нүцэглээд шээдэг рүү чинь боовог хин ойлгов уу? Марл игдүүцэн зарайч дээ. Бид нар чинь жоохон хүүхдүүд. За та хоёр тун удахгүй ойлгоно. Юу тааж энэ хоогоо гаргаж асгая гэд гурвуулаа том шуудаатай хоогийг даажаадан үүд рүү чирэв. Алив би туслая гэх цовоо цалгуун дуу гарахад бүгд өндөлзөн харвал халуун усан тусалдаг сэргэлэн шар хүн инээмсгэлсээр дөхөж ирээд шуудаатай хоогийг нь чирэлцэн алхаж та хоёр зүгээр үү? Хүнд дээрлүүлэг үсттэй намайг төгсөө гэдэг танилцъя гэж ирээдэл дуржигнуулж гарав. За царайлгууд өөр юм уу? 3 хүн байхад 2 тоо хандаж гин химэн туяаг тунирхахад
төгсөө толгоогоо майжлан уучлаарай. Чамайг хуучин хүүхэд болохоор л за сайн уу? Намайг төгсөө гэдэг. Тэд элдвийг ярилцсан хогоо чирсээр асаргаас нэлээд зайтай хогийн цэг дээр асгаж зогсдол хэдэн банд тосон гарч ирээд за юу уцгаана? Ээж авгүй хаягдмал уу да гэснээ шууд л дайран төгсөө гэлбэн зодож эхэллээ. Марал чарлан туяа орлон алуула ичээчээ хулжгуруудаа гэж төгсөөг хамгаалан ноцолдож үжинж гисэн чадхаараа туслаж яваад хүчтэй цохилтонд өртөн савж унан ёолон хашгирлаа. Ашгүй араас асархан хүүгүүд ирж бүгд нийлэн өнөө хэдийг сайтар гөвшиж өгөөд явуулав. Төгсөөгийн хаварнаас цус садран өрсөж марлагийн цам зурагдан том хүүхэнд бултай. Үжин айхтар цохиулсан атлаа "Игчээ цамцаа" гэсээр гүйж очиход марл өөрийгөө саянзаран ингэрээ хумив. Асархын атмаануудын нэг хоовон хожид цогоо "Хой марлаа, хоёулаа үерх үү? Тэгвэл хэн ч чамайг дээрлэхгүй" гэж орилоход дагуулууд нь бүүлэн орилолдож зөвшөөр хэмээн хэдэнтэй уйхааснаа үнсэл цайраа гэж үргэлжлүүлэн орилолдов. Хоовон цогоо их л додгор царай гарган халимаг үсээ элбэсээр марл руу дөхтөл төгсөө гараа алдлан урдуур нь орсноо. Түүнд битгий хүр холд гэж час хийтэл чарлав. Цогоо наг инээснэ. За муу шинэко минь буруус ихэд байгаарай. Тусалсан биш өөдөөс цорцог ирдэг нь хэн бэ чи гэд гараа далайн цогтол төгсөө сурмагхан болцснаа элхэнд нь түсгэтэл нударч амжив. Эвгүйхэн хариу амссан цогоо өвдөөгүй дүр эсгэн "Оо за гиндүүлдэг байна штт. Гөлөгч нь үзэх үү" гэд гараатхан хөл дээрээ дэвцгээд төгсөөч мөчөөгөө өгөлгүй. Дээс нь марлаатаа үерхэн тохирох уу гэлээ. Хүүхдүүд алгай ташин уйхааж хогой чирсээр ирэх асархайхан нэмэгцээр олуула болцхон чих төгжрөм дуу хатааж эхлэв. 3 дугаар хэсэг төгсөв. Дуусашгүй нулимс 4 дугаар хэсэг. Үдийн цайны дараа ажил дээрээ ирсэн од гэрлийг бөөн өмнө өгтөв. Должид бандаганан гүйж ирээд шинэ ирсэн хүүхдүүд гадныхандаа зодон хийгээд буу юм боллоо. Дараа нь хоорондоо зодолдоод нэгийг бараг л алчих шахлаа гэж ховзов. Хим тэр бүдүүн зүрхтэн нааша дуутчих. Аан тийм марлыг бас дагуулад ирээрэй. Алив түргэл гэлээ. Уудсан ч үгүй төгсөө марл хоёр уурч цуурсаар орж ирэхэд за төгсөө үлээ. Яагаад юугаа булаацалтаад зодон хийгээд байна? Энд өөрийн гисэн дүрм журм үйлчилдэг. Байж чадахгүй бол зайлаарай. Гадуур орон гэргүй хүүхдүүд зөндөө байна хэмээн дуугаа өндөрсгөн загнахад должид марлыг л булаацалцсан юм шиг байна. Биэр болоогүй байж бухын баасаар баадаг чи хэн бэ гэснээ төмөр саваагаар хэд шавхуурдан зодлоо. Зэрэглэн төрхтөө царайлаг шар хүүг хараад адын бодолд автсан од гэрэл должид ихчээ одоо болно. Наад хүүгээ 3 өдөр ээлж хүжиж хэлэг. Хог цэвэрлвэл одоо аваад яв гэж туушаага гарсны дараа нь од гэрэл охиныг дахин ойртуулж хөхөрч хавцсан нүдийг нь харснаа хин ингэв гэхэд марал санаанд гор мөрөгч гсэн юм а. Хинч цохоогүй. Од гэрэл итгээгүйж за марлаа. Иг чин чамд гоё боломж олгоё. Насанд хүртлээ өсөж дархан завлан идэлхгүй. Ямар боломж? Юу ч гэмээр юм дээ. Чи дайраа номин тунгалаг гурыг харсан биз дээ. Дураараа дулаахан хүснээр амьдарч байна. Тэд чинь миний үгэнд ороод л ийм байгаа юм шүү дээ. Марал гинэтгэн туяагийн хэлснийг санаж дарга би мөрөөрөл бай. Тэдэн шиг болмааргүй байна. Од гэрэл тас инээснэ царайгаа хувирхан хөмсгөө зангидснаа. Юу сайхан дур сайхан. Бодлоо өөрчлөвөл хүрээд ирээрээ. Одоо яв гэж хөв. Марлыг гарсны дараа маш их богомдсон од гэрэл новш чин зүрүү золиг юм гीच за яахав гэж өглөж сууснаа. Дайрыг дуудуулаад чи тэр марлыг жоохон шоглоод өгөөрэй. Гэхдээ биеинд нь гэмтэл учруулж болохгүй шүү. Ялангуяа нүүр царайнд нь гэж тушаал өгчвэ.
Он гараад насанд хүрэх тул асархаас явах ёстой дайрын номин хоёр даргын үгнээс аль болох гарахгүй хичээн гарцаар нь шахан байдаг. Болж өгвөл 100 болж дулаартал эндэ байхсан гэж ихэд хүсдэг. Марлыг дарамтлан хүнд хүчээр ажил хийлгэж хоолыг нь журамлан зовоож эхэллээ. Гэвч туяа үжин хоёр хоолноосоо өгчөгдөг. Бас тогооч эрэхтэй хоол нэмчихдэг болохоор тэдний дарамт марлыг шантруулж чадсангүй. Аргаа барсан номин "Дарий, наад охин чинь шазран гिचи байна. Ерөөс ингээ. Энэ туниа муутай үжин дарамтлаа. Марлыг орхичих. Нээрээ зөв санаа байна. Үжинд их сайн юм байна лээ. Ерөөсөө тгий" гэж шийдэн үжин ганцаарнг нь гадна талбайн хог зөөлгөж шал угаалган янз янзаар дарамтлж эхэлжээ. Туниа муутай үжин ханаад авч халууран сандаргаж марал нүцгэн биерээ дулаацуулан хоновч уламд ордоод л байв. Гэвч долждын задуураас айсан охид шүнжин өмхий самхаа ханхалсан бохир нойлыг цэвэрлэж хөлөртлөө ажиллана. Шийтгэл хүлээсэн төгсөө хаяа гүйжирэн тэдний ажилд туслаж хоёр охинд нэмэр болдог байлаа. Нэг орой Анаал нойл цэвэрлэн бэмбэгэнтэл чичрэн нусаа шорж шор хийдэл татацуудал од гэрэл дарга ирээд дайрын номин тунгалаг гурвыг аваад явчих шиг болов. Өнөө ажилдаа л явж байгаа юм байна да гэж бодон онгорхой цонхоор хард зогсдол туяа гүйжирээд "Нөгөө гурав явчихлаа. Одоо өглөөнөөс нааш ирэхгүй. Та хоёр явж унт. Би үлдсэнийг нь цэвэрлчихье" гэчгээд үжингийн духан дээр дарж үзснээ. "Амар халуурч байна. Явж унт гэж түлхсээр өрөөнөөс гаргав. Нээрэл үжин аимшигтай халууран цээж нь хэржигнэн ханиалгаж шингэн ус гоожин хүнд өвдчөж. Уулгах юм там байх биш дэмийл нүцгэн биендээ наан тас тэмрэн хэвтлээ. Өвчөндөө завирлан хүндхэн амьсгаадах үжин марлын том мууманд хушууга наачхаад халууран дэмэрч эхэлжээ. Бүрнээгийн түнш хоёр хятад тохирсон ёсороо хүрээд ирлээ. Тэр дорн цэгмэдийг дуудаж тансаг ресторанд дайлан арх дарс ууцхан 8 панзаач ярьцгаав. Хин хинт нь маш том ашиг унах хэлэлцээр хийсэн болохоор бүгд л сэтгэл хангалуун нүүрдүүрэн инээмсэж явж байлаа. Орчуулагч залуугаар дамжуулан охид хүүхэн сонирхох эсгийг асуухад өнөө хоёр хятад уйхан тас зөвшөөрн толгой дохиж боодол юан үзүүлэн бэлбэнчингээ гайхуулцгааж "Хаана байна? Одоо явъя. Мөнгө хангалттай өгнө" хэмээн ярьцгаах нь үнэхээр сэрэл тачаалтай нь илт харагдана. Тэд орчуулагчаа явуулж орхиод хоёр хужаагаа суулган Бүрнээгийн ханхай том байшинд хурж ирлээ. "Өгшин чинь бараг үнгүй шохом авлаа штэ. Энэ байрыг буудал ресторан, бар болгож ашиглах санаатай" гэж Бүрнээг хэлэхэд цэгмэд "Байрлал сайтай гоё газар юм байна. Жаахан засвар хийхдээ л хангалттай. Найз нь хамтарнаа" гэлцэн сууж байтал од гэрэл 3 охин дагуулсаар хүрээд ирэв. Хоёр хужаа хөөрхөн охидыг хараад бөөрч их догдлон хоорондоо шулганалдан ярилцаж тачаалтаа автан байж чадна. Бүрнээ их л дурамжхан од гэрлээ. "Шинэ охин ирээгүй мө? Би цэгмэдэд бэлэглэх санаатай байсан" гэснээ. "Цэгмэдээ гялс нэгийг сонго. Нөгөө хоёрыг нь эдэнд өгье" гэж шавд болов. Нилийн халамжид цогцсон цэгмэд охидыг шинжин харж зогссноо номингийн гарнаас хөдлөн өрөө рүү орчихов. Хужаа нарч дайрээ тунгалаг хоёрыг нэг нэгээр нь аван өрөөрөөнд орж удсан жүгэ уйглан янзаглах гиншин дуулдах хадаж эхэллээ. Од гэрэл санаан зовсон янзтай "Хятад хүмүүс байна штэ. Янз бүрийн өвчин эмэгтэй байх үү дээ" гэхэд Бүрнээ "Амгаалт хэрэгэл гэж хэлсэн байгаа. Санаа бүүзв. Тэр яахав? Шинэ охин юу болов?" "Харин зөвшөөрдгүй. Хүчээр авч ирэлтэй нэш. Гэхдээ удахгүй номонд орно" гээд том хөөхөө бамбагнуулан тас инэв. Хаалганы цаанаас тодхон сонсдох янаг тач чимээнд үүр сэрэлдэж орхисон Бүрнээ багш сайсан мөнгө сарвайн "Маа энийг ав. Огт дайтайхан хувц авч өгөөд үлдснийг нь өөртөө авна үз" гэчгээд од гэрлийг буруу харуулан буудан түшүүлж орхиод хормойг нь сөвхөн
хангал азаргаа чиглүүлэн бүлж гарав. Чэлгэр гоо биетэй царайлаг хөөрхөн номин гоё цэвэрхэн Монгол ахад сонгогдсондоо тун их баярлан өрөөндөө ормогц хувцаа тажиж эхлэв. Цэгмэдийн доторх араатан аль хэдийнээс сэрж өргсөн бололтой номингийн зөөлөн цагаан арсыг элбэн тонтгор өгцгийг бацлан уруулнаас нь чангууцсан зүтгэж чадаатал хатуурсан эргэтэндээ бэлгэвч углаад охиныг ханан чахан босоогоор нь цохиж гарлаа. Өөлөх юмгүй тэгш бий. Цээж гжигдэх хат хөх үнэхээр бариу чангуутрээ цэгмэдэд маш гоё таашаал өгөн хэдхэн хүчтэй бүлээд дуалдан тавьж орхилоо. Номин өтрээг нь өвдгөн орж гарах том хатуу эрэгтэн сүрчих анхаалсан гоёмсог цэвэрхэн ахаас тунчиг гоё мэдрэмж аван янзгалаж баргал дур ханан алдав. Аха, ямар гоё юм бэ? Дахиад хэлтэй. Хэмээн гуй хасан чигчгнэх охин үнэхээр тачаадам сайхан байсан болохоор цэгмэдийн бов тун удалгүй ховчирч ахаад л урдтай бүлж эхлэв. Энэ удаа номинг орд тушуулан тонгойлгоод араас нь углан өгзөх хондлоог нь бадлан оцгонох бүрдээ. Гэж зогсоо завгүй углан гинших номин үсээ шидлэн гэдэлцэж өгзгөө оцойлгон эвсээр салганан чаралсаар дур ханаж. Аха, ямар гоё юм бэ? Намайг хужаад өгөөгөөд баярлалаа хэмээн анхудаа эремийн цэнгэлээс тайшаал амсан гоо сайхан биеэ сул тавин орон дээр өмжээ. Хин хиндээ гой таалагдсан болохоор хоёул ичиж нэрлэгсэнгүй хизээний хосууч шиг тас тэврэлдэн үнсэлцэж озолцсон хэсэг хэвдэв. Аха, та их нэртэй юу? Эхнэргүй байсан бол гоё байхгүй юу? Яагаад? Тантай гэрлэхгүй юу? Гэж инээснэ нүүргч болохгүй янхан байна. Дараа өөр охин авнаа гэж дургуйцсан бодсон цэгмэд бидний хооронд тэм зүйл байж болохгүй. Дахиж энэ тухай буу яриарай хэмээн ууртайхан хэлв. Номж ойлгоо бололтой. За аха, гэхдээ та дараа ирвэл намайг бас аваарай за. Би танаас өөр хүнтэй. Гэтэл цэгмэд одоо болно. Алив наашир. Өгөж чадах уу? Гэд үснээс надхан доошо дарлаа. 4-р хэсэг төгсөв.